Од өндөр сувг тав тамирал бий болгочлогчийн хот сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг Отровинтай чөлөөтэй амьсгалцгаая. Отровин болон өрх бүрийн хэрэглээ үе гурил ивэнтэтгэж байгаа. Нэвтрүүлгийг та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стелгоны Од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн Зандаа. За өдрийн мэнд ба төрс өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За сайхан баярлалаа хэдий болоодаа тэмдэглэж. За өнөөдөр Юли Цезарын сүүлчийн өдрийг ярих юм. Харин бүр айгаал байж шүү. Харин. За Гай Юли Цезар бол ер нь цэргийн жанжин гялалцсан улс төрчийн хувьар анх яг эрх мэдэлтэй болсон ба. Харин Гал буюу одоогийн нөгөө Франц болон эргэн тойрны бүс нутгийг хамарсан асар том газар нутгийг байлдан дагуулах тэр аян дайныхаа дараа цаа чи өөрөх нь нөгөө цэрэг армаа тараагааг. Харин нийтийн тооллын өмнө 49 онд бүр иргэний дайн өдөөгөөд өөрийнх нь тэр өрсөлдөгчдөө бүгдийг хүчээр буулга авсан. За үүнээсээ 5 жилийн дараа ганц хүний дарангуйлал тогтоохоор өөрийгөө насан туршийн удирдагчаар зарлчих. Энэ юу гэхээр 500 шахам жил одоо оршин тогтсон тэр Ромын бүгд найрамд улсын оршин байхуд занлагын сэрэг болчихгүй. Иймд улс орноо хэмжээгүй эрхт хаанцагтай болох нь гэж айсан сенатын гишүүд үгсэн хуйлдахаас өөр ямар ч аргагүй болсон. Тэд нийтийн тооллын өмнө 44 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ромын хамгийн эрх мэдэлтэй хүн рүү бүлэглэн дайраад түүнийг 23 удаа хутгалан хөнөөсөн баг. Гэвч хамгийн хоржоонтой энэ дуйлантай аллага сенатын гишүүдийн нөгөө найдаж хүлээж байсан шиг сенатыг дахин эрх мэдэлтэй болгоогүй. Бүгд найрамдах засаглалыг нь аварч хамгаалж чадаагүй. Харин ч Ромын бүгд найрамдах улсыг унгаагаад 1000 гаруй жил өрн дахинд ноёлох Ромын эзэнт гүрний суурийг өөртөө тавьсан. Олон жил үргэлжилсэн 2 чудагийн иргэний дайн энэ үүмэн самууны эцэст Цезарын өргөмөл хүү Октавиан нийтийн тооллын өмнө 27 онд Август Цезар нэрээр Ромын анхны эзэн хаанаар өргөмжлөгдөж. Үнэхээр хорж байна. Гэхдээ өнөөдөр Цезарыг тэгж сенатын гишүүддээ алагдахад хүргэсэн цадиг намтрыг нь ярихгүй. Тэр цагийн Ромын улс төр нийгмийн эдрэтэй нарийн нөхцөл байдлыг тайлбарлах гэсэнгүй. Яг л энийг манай амраач юм өөр хүмүүс хийчихнэ. Харин Цезарыг хөнөөсөн хуйлдаа яг хэрхэн өрнсөн түүний амьдралын сүүлчийн өдрүүд яаж өнгөрсөн талаар л яриа. Юли Цезарыг цааш харуулах гэсэн хуйлдаан дараах 3 хүний нэг нь нууц уулзсаас эхэлжээ. Гай Касси Лонгийн, Марк Юни Брут, Децим Юни Брут Альбин. Тэгэхээр ийм хачин нэр цээжлэхэд хэцүү учраас Касси Брут Децим явжээ. Дикимус Децимус янз бүрээр хэлдэг шүү. Касси Брут Децим. Касси болохоор цэргийн гарамгай удирдагч нэртэй жанжин. Тэгэхээр энэ дүгүүлэх түүхээс 10 жилийн өмнө энэ Касси болохоор өнөөгийн Ираны нутагт оршин тогтнож исэн эртний Парфи эзэнт гүрэнтэй хийсэн Ромын аян дайнд маш нэр төртөгөр оролцсон ба. Гэхдээ тэр дайнд Ромын арми ялагдсан. Хэдий тийм ч гэсэн дараах нь Парфийн талаас өдөөсөн хариу цогцолтод одоогийн энэ Сир улсын нутгийг хамгаалахад Касси жанжин онцгой гавь байгуулжгүй. Хэдэн жилийн дараа Касси болохоор Цезарын иргэний дайн нэрээр түүхэнд үлдсэн бүтэн 4 жил үргэлжилсэн тэр зөрчил тэмцэл үүсгэсэн ялгаагүй бас авиас чадвартай гэдгээ батлан харуулад Ромын тэнгисийн хүчний хамгийн чадварлаг командлагч болон тодорсон ба. Касси болохоор төрийн зүтгэлтний хувьар унаж боссон ч гэсэн босно маш олон ч гэсэн Цезар цэргийн гарамгай удирч болохыг нь ямар ч өндөрөөр үнэлсэн ба. Тэгэд ял зэм үүрэх гэж байхад нь хүртэл өршөөл үзүүлээ Цезар. Египт дахь Легондо элсүүлсэн. Яалч хүнээр мундаг цэргийн жанжин муу юм байна гэд. Харин Брут нөгөө 3-ны 2 дахь нь Брутийн тухайд харин ямархуу төрийн зүтгэлтэн байв гэж хэлж ярих зүйл нэг олж юм байхгүй. Улс төрчийн их үеийн карьераас нь онцолж хэлэх баг ганц юм гэх юм бол нэг хэд консерватив үзэлтэй нөхөрл их катон гэд их катоны нөмөр нөөлгөнд л байсан. Кассигаас ялгаатай нь Брут болохоор цэрэг армиас хол гүндээ. Цезарын тэр иргэний дайны жилүүдэд болохоор тэр Цезарын өст дайсан Помпейн талд уул нь орж байсан Брут. Тэгээ нэг сүйдтэй зүйл хийж гүйгүүлэх юм шиг ба. Помпег ялагдсан даруйд Брут болохоор Цезарын хүн болсон. Тэгэд нөгөө энэ Галлийн захирагчаар томилгож байгаа. Одоо өнөөгийн Франц болон Францын эргэн тойрны бүс нутаг.
Өөрийнх нь талд орсны шан харамжин Цезар Брутыг бүр консул болгож өгнө гэж амласан ба. Өөрийнх нь одоо энэ бүх хугацаанд ер нь Цезар Брут хоёр тун ойр дотн харилцаатай байсан. Брут бол нь Цезарын дайсан бол Помпейн талд байсан ч гэсэн энэ хоёр ойр дотн харилцаатай. Брутад сайн хандах нэг шалтгаан байгаад байна да. Яасан гэвэл Брутийн ээж Сервилия энэ болохоор Ромын улс төр нийгмийн томчуудтай олон талаар холбоос үлбэтэй байсан. Тэр дотроо 20 жил Юли Цезарын нууц хамраг байсан. Брутийн ээж нь. Тийм. Цезараас хэд игч энэ төсгөө. 2 чудаа бэлэвсэрсэн үр хүүхдүүд нь өсөж том болцсон. Өөрийн гэсэн өв хөрөнгөтэй ийм эмэгтэй тухайн цагийн Ромд ер нь юу хүснээ хийж хин хүссэнтэйгээ ойр дотн болох эрхтэй байсан болохоор энэ нэг гайхахаар ч юм уу дуйлантай ёс бус явдал огт биш байсан. Тиймээс бүгдээрээ л Ромынхан ер нь Цезар, Сервили хоёрын явдлыг мэддэг. Сервилиагийн хүүхдүүд тэр дундаа Брут ухаан суусан цагаас л Цезарын хувь хүнийх нь хуваар таньж мэддэг байсан гэсэн үг. Хар бацаан байхасаа. Ийм харилцаатай байсан болохоор Цезарыг яагаад Брутад ингэ сайн хандж ирснийг эргэн тойрных нь хүмүүс нь ч ойлгодог гэж. Харин 3 дахь нөгөө Дицим. Цезарыг болохоор ёстол бурханчлан шүтдэг цэргийн жанжин. Тэр Цезарын удирдлагаар бүр багаар хотод 5 жил Гал нутагт алба хаасан баг. Цезарын жинхэнэ яг дотоод тойрогтод багтах хүн гэвэл яг энэ Дицим л байна. Иргэний дайны жилүүд тэр Галыг хариуцсан үлдээд нутгийн иргэдийн өдөөс нь томоохон бослохыг дарснараа ихэд одоо нэр хүндтэй болсон. Ингээд Цезарын дэмжлэгээр Претор буюу шүүхийн маргаан таслах эрхтэй түшмэл болж байгаа. Шүүх захиргааны дээд эрх мэдэл бүх энэ албан тушаал нь ердөө консулын дараа орох тийм өндөр албан тушаал. Хэдий ийм өөр замаар явж ирсэн ч гэсэн энэ 3 хүн буюу Касси, Брут, Дицим гуруула Юли Цезарыг өөрийгөө эзэн хаанд өргөмжлөхийг санаарч байна. Хэрэв Ром бүгд найрамдах засаглалаас хаан засаглал руу шилжвэл сүүрн мөхн гэсэн яг хатуу итгэл өмжилтэй байсан. Үнэхээр ч Цезар олонний нүдэн дээр өдөр их тусам улам бүр эрх мэдэлтэй болж байсан. Түүнд ердөө яг эзэн хаан гэдэг цол иргэмэл дутуу байгаадсан. Ингээд бүгд найрамдах засаглал, арчлан тогтолцоогоо юм бүхнээс илүүд үтсэн хүмүүсийн хувьд Цезар үхэж байж л эсвэл Цезар үхээс нааш энэ асуудал огт шийдэгдэхгүй юм байна гэдэг нь тов дотор болсон. Гэхдээ одоо Кавичкинд манай 3-т бусад томчуудын дэмжлэг хамгийн гол нь зөвшөөрөл бас хэрэгтэй Цезарын амийг хорооход. Уулны гурвын дотны хүмүүс навз баг. Үгүй ээ. Нэг хамгийн сайн найз 60-аас ч гэдэг үлээ. Тэгэхээр нийтгэл өмчлөл амар өндөр гоц. Монгол улсынхаа төлөө тийм байна. Ибаг одоо зандаа хөнөөх гээд байгаа байхгүй утх нь баг. Тийм байна. Яг гоо тэнэглэж явчлаа да төрс өдрөөр. Гэтэ ер нь бол нэг иймэрхүү юм болж байгаа юм байна тий. За ингээд нөгөөдөл чинь томчуудын дэмжлэг хэрэгтэй шүү дээ. Үүндээ харийг цаг зарцуулаагүй. Галын аян дайны баатар цэргийн ахмад зүтгэлтэн Гай Трибоны Цезарыг зайлуулчихвал өөрийнх нь эрх мэдэлд орхноо өсгөнө гэж санаад өмнө нь сансан байгаа. Мөн хажууд нь өмнө нь шүүгч буюу Преторийн алба хашиж байсан Тили Цембер мөн Цезарын бүр хар багянд Публи Сервили Каска нарын зэрэг нэр нөлөөтэй олон хүн хувилдааны талаар сонсон дорой Цезарыг хөнөөхөр гар бие оролцоо шийдсэн. Хар байгаа найз нь хүртэл. Ингээд эцэст нь сенатын бараг 60 гишүүн буюу бүх сенатчдын ер нь 7 орчим хувь нь Касси, Брут, Дицим нарын талд орсон. Гэхдээ хуульлагчдын тоо ингэж огцон мөс нь нэг талаар маш эрсдэлтэй. Олуулаа байгцсан хийнийг наамаалтахад л бүгд толгойг болно шүү дээ. Төлөвлөгөө нурж мэднэ. За ингээд хуульлагчдын их чуулган байн зохиогдож ирсэн. Тэд хамгийн түрүүнд нэгэн чухал хэрэг хэлцээд нэг талтаа гарах хэрэгтэй. Марк Антонийг яах вэ? Марк Антонийг игнэндээ нэгтгэх үгүй юу гэдэг асуудал. Маш том эрсдэл шүү дээ. Тий. Хувиллагчдын дийлэнх нь эхлээд Марк Антонийг өөрсдөө талд уруулах хэрэгтэй гэдэг саналтай байна. Тэр жил буюу нийтийн тооллын өмнөх 44 онд Марк Антони чинь Цезар тамд консул болоо сонгогдсон байна. Оройн дээдс дээр ночсон эрх мэдлээ. Хэрв түүний хувилдаанд татан оруулчихвал Цезарт үнж хүмүүс дорхноо зэвсгээ хайнаа. Дараа нь Марк Антонитэй гар нийлэн ажиллахад боломжийн нөхцөл байдал үүснэ гэж тэд ихлэ сансан ба. Үнэхээр ч Юли Цезаргүй ертөнцид
Марк Антони хамгийн их мэдлэлтэй хүнээр тодорч тэр олон фракцийн донд инхийн зууслагч болж чадах байсан. Харин хуульлагчдыг энэ асуудлаар санал хураах болоход нөгөө түрүүн дээр дурдсан нөгөө Галийн аян дайны баатар цэргийн ахмад зүтгэлтэн Гай Трибоны гэд нөхөр үг хэлсэн ба. За байж байгаа би нэг үг хэлээ тэгээ санал хураая гэдэг. Бид нэрхт амар арчилсан шүү юм. Тэр ингэсэн ба. Гал нутагт Марк Антонитой мөр зэрэгсэн тулдаж явахдаа Цэсарыг ер нь хитрхи ирэх мэдлэлтэй болж байгаа талаар нэг үг унахсан юм байна. Тэгсэн чинь бүр зүгээр унахгүй бүр түүнийг ер нь ус төрөөс зайлуулах хэрэгтэй юм биш үү гэж Марк Антони хэлсэн байна л да. Тэгсэн чинь Марк Антони ус балгасан юм шиг дув дугуй байсан. Та бүхэн энийг бодож үзээд санал хураая гэсэн үг. Ингээд хувилдагчд Марк Антониг уруулах санаагаа эцсийн үндэс бүгд нэгмөр хайж. Маш аюултай байсан бааз. Тийм. Нэр нь дурдгдсан дараагийн чухал хүн Цицерон нөгөө хантан. Цицерон болохоор Цицероныг уруулах явах гэж одоо эдгээр чинь ярьж байгаа шүү дээ. Тэгсэн Цицерон Юли Цезарыг дийлжгүй ирэх мэдлэлтэй болохоос ч өмнө консул байсан дараа нь хүртэл одоо нэр нүлэг авч үлдэж чадсан цөөхөн хүний нэг. Өөрөөр бол насныханд хүндлэгдсэн мэрэгэн өвөө ухаанд буурал гэвлийг Цицерон. Иймд Цезарыг зайлуулах хуйлаа нэг санаачлагчид хэрв түүнийг өөрсдийн талд оруулах юм уу? Яаж л үнэт зөвлөгөөг сонсчвал дараа нь үүсч мэдэх эмх замбрааг байдлаа сэргийлж болох юм гэж найдсан ба. Гэхдээ эцэст нь за Цицерон тэр хандхаа болиё гэсэн. Яг чухам юу болсон мэдэх одоо мэдэхгүй ч гэсэн ямар ч байсан хуйлдагчдын дунд Цицероныг сайн таньж мэддэг хүн байгаагүй юм шиг байна. Энэ маш алдартай хүн боловч дотны хүн байгаагүй. Тэгэхээр энэ ийм л яг зүйл болсон болов. Тэгээд Цицерон ч өөрөө улс төрч, философч, уран элтгэгч, нийгмийн зүтгэлтийн явсан учраас энэ урт карьерийн туршид Цезар болон түүний үнж дагалдагчтай их ойр дотн байсан. Тийм болохоор хувилдагч түүнд бүрэн дүүрэн итгэж чадаагүй юм шиг байна. За энд нэг зүйл зориуд онцлоход ямар ч юм шалтгаанаар энэ нөгөө манай 60-аад хувилдагч шүү дээ. Бараг тэр чигтээ дөнгөж 40 нас дөнгөж гарч ирсэн хүмүүс байна. Тэгэхээр үе тэнгийнхний ялгаа асар их байсныг үүсгэх аргагүй. Арай ахмад наснууд нь болохоор Цезарын талд ороод харин залуус нь төрийн эргэлт хийхийг зоржээ гэдгийг одоо энэ баримт нотлоод өгч. Одоо маахан ч нэг за одоо маа 80-аад оных нэг улсын хурал засгийн газрыг авна гэдэг нэг мэдэрч хэлсэн шүү дээ. Сая тэрнгүүрийг гайхуулаад за тэрэн шиг юм болж байгаа шүү. Тэгээд энэ завшааныг ашиглаад нэр улс төрчид сонсч ивэл бидэнд настай улс төрч хэрэгтэй биш үү? Туршлагатай 60-тай, 70-тай, 80-тай улс төрч нар би энэ зүгээр бодлоо хэлж нэр яг энийг бодож явдаг. Тэгэхгүй юу тэтгэвртэйгээр зөнөө наачих. За. Тэгэхээр дөнгөж 40 гарч исэн хүмүүс гэсэн үг эднэр. Энэ 60-аад хүмүүс. Хувилдагч дундаа ганц Гай Трибоны 47 настай. Тэгэхээр баг хамгийн өгшнө. А тэгэхэд чинь нөгөө Цицеронд найдах гэхээр Цицерон чинь 61-тэй байсан баг. Харин Ромын бүгд найрамд засаглалд дайсагнагч Юли Цезар болохоор 55 настай. Марк Антони болохоор 39 настай. За нэг иймэрхүү насны хүн гэж ойлгож байна. За хувилдагч гэхдээ нэг зүйл дээр нин тэргүнд санал нэгт. Юун дээр гэж энэ маш сонирхолтой. За хамтран ажиллаад хэлцүүлээд хэлье. Үнэхээр гоё яг энэ хэсэг. За Отревинта чөлөөтэй амьсгалцгаая. Отревин бидний дугаарыг бэлтгэж байна. За Отревин гэдэг нь хамрын битэрүүлэг арилгадаг юм бүтээгдэхүүн байгаа юм. За би ч наад чи ястаа яг хэрэглэмэр санагчлаа. Тэг хамар их битүүрдэг хүн шүү дээ би чи. Та бас сүүлүүд битүүрээд байна уу юу? Дөнгөж сая. За. Тэгвэл чи энэ ингэдэм байна. Отревинийг түрхчихээр 12 цагийн турш гэдэг тэр үйлчлэгээ барьдаг гинэ. Тэг баян ингээд тусаагаад идэх хүмүүс байдаг штэ. Тэхгүй юм байна. Тэг тусаагаал 12 цаг. Тэг дээр өөрийн чигшүүлэгчтэй учраас нэг юм тусаахаар хуурашаад бүр тэрнээсээ хийсэн болох тохиолдол байдаг байхгүй. Тэгүүлэхгүй юм байл. Баян ингээд чигтэй мэдрэмж өгөөл ингээд хамар нь онгорхоо яваад байна гэсэн үг юм байна. Юу яадгийн. Тэр хамар нь ингээд хуурашаад байгаа штэ. Тэрнээсээ хойш харшаад тэгээ бас битүүрчдэг байхгүй. Тэгээд энэ чинь бүр нэг юм тойрогт орчоод тэрийг тусаахгүй бол битүүрээд байдаг. Тусаачаар бас хуурашаад битүүрээд байдаг бүр нэг балаа юм болдог байхгүй. Тийм. Бүр сүулт ингээ хорсдог штэ. Харин. Отревин тэгүүлэхгүй юм байлээ. Ямар гоё. За ингээд мэдээж бүх юм сангаар худалдаалж байгаа. Ер нь бол эмчийн заавраар үүтэй хэрэглэх зүйтэй гэж юмын бүтээгдэхүүнээс заавал хэлэхгүй болохгүй. Дураараа ерөөсөө юм болоод эмийн бүтээгдэхүүн хэрэглэж ерөөсөө болохгүй шүү гэдгийг энэ дээрээс давхар бүр та цохон анхааруулъя тийм ээ.
За тэг. За баярлалаа. За хуульдагчд нэг сонирхолтой зүйл дээр бүгд дээр нэн тэргүүн санал нэгдсэн. Цэзарыг хөнөөхөө тулбал хизээч ард түмний нүднээс далд аллах үлдэж болохгүй. Харин олон нийтийн газар олонний нүдэн дээр хороовол хууль ёсны бөгөөд зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан мэт ойлгогдно гэж тэд тохиролцсон. Мангар ёс зүйтэй үз. Тийм. Чин мессежээ бас өгөх ёстой шүү дээ. Алгах нь хүртэл нэр. Гэвч Цэзарыг гэхдээ яаж хороохоо шийдэж чадахгүй бүр маш удсан. Бүр энэ чинь сенатчдын их чуулга уулзалт болоод байгаа шүү дээ. Аллагын талаар. Тэгээ бүр ингээд хэд өдөр болоодсан. За удахгүй бол сенатын санал хураалт юу иралъя гэж. Үгүй бол саналаа өгөхөөр явах замд нь гүүрэн дээр бүсэлж байгаа дайрээ. За эсвэл бүр Децимийн нөгөө 3 хуульдагчийн анхны Децимийн хувийн бизнес болох месчин боолуудын тэмцээний үеэр Цэзарыг хуурч тулааны талбар руу оруулчих юм. Тэгвэл гладиаторууд түүнийг дорн гүйцээчихнэ. Бас амар хөлбөрөд байгаа. Тийм байна. Тэгэхээр гладиаторын хөлбөр гоё байж тээ. Харин тийм. Гэтэ аль аль нь ямар нэг байдлаар ер нь учир дутагдaltaй байгаад байж л дээ. Ер нь 60 хүн нэг ижил санаад бодолтой харахгүй учраас хуульдагчдын элдэн маргаан мэтгэлцээ ингэж сунжирсан бүр гайх зүйлгүй. Яаж чад бүгд ингэж ярих дуртай юм чинь. Тэг парламент ингэж шүд байгаа шүү дээ. Гэтэл тэднийг тодорхой шийдэлд хүрч амжааг байсан чинь Юли Цэзар өөрөө гинтг нэг цочир сонин мэдгэл хийчихгүй. Яасан гэр. За би одоо удахгүй 3 дугаар сарын 18-ны өдөр Ром хотоос явах болсон шүүгээ зарлцсан. Эдгээр чинь өөрсдөө нэг төлөвлөгөө нь ойлгохтой болж өгөхгүй бат удахгүй цааш юм арилж өгөх гэдэг шүү дээ. Нэг аян данд нэг аян данд явах нь чинь 1 жил 2 жил явчих шүү дээ. Айгуул. Айгуул 5 жил болно шүү дээ. За ингээ хуульдаг шүү дээ. Өөрсдөд нь төлөвлөгөөг нарийн сайн боловсруулах хангалттай хугацааг бий гэж бодож исэн чинь одоо ингээд тэдэнд хэдхэн 7 хоногийн хугацаа л үлдсэн. Иймд тэд бүхнийг ахаад яг тгийсэн эхэлсэн ба. Захиад яг одоо ахиж ярилцээ гэдэг. Гэхдээ аллагыг заавал олон нийтийн газар зохион байгуулах хэрэгтэй гэдэг байр суурьнд яг бацсагсан хэвээр. Гол нь Цэзарыг нөгөө бие хамгаалагчдаас нь яаж салах вэ те? Ингээд орчин тойрныг бүрэн хяналт авах тийм газар л хэрэгтэй. Үгүй бол бие хамгаалагчдыг нь зэвсэг бариад өндийх төдийд л олныг хамарсан нөгөө үүмэн сум бас тэгчих өндөр эрсдэлтэй. Тэгэхээр олноороо хянч чадах ганцхан газар. Тэр нь бол сенатын танхим. Тэгээс нэг сенатчдыг бие хамгаалагчд нь чуулганы хуралдаан дээр дагалддаггүй тийм дүрм журамтай. Тийм болохоор Цэзарыг ганцаарнг нь болгож авах хамгийн боломжтой нь яг сенатын хурал гэдэг нь маш ойлгомжтой болж ирсэн. Ингээд хувилдагчд сая л нэг санал нийлээд санал хураагаад эцсийн шийдвэр гаргасан. За ингээд одоо харин яг хин ямар үүрэгтэй оролцохыг одоо ярилцах үлдэж. Цэзар 3 дугаар сарын 18-нд Ромоос явчихна гэхээр түүнээс өмнөх хамгийн сүүлчийн сенатын чуулганаар л түүнийг хөнөөх боломж гарна гэсэн үг. Тэр өдөр нь 3 дугаар сарын 15 буюу Ромын Хуанлиосоор жилийн эхний сар болох Мартиус сарын яг голын бүтэн сартай өдөр нэ. Тэгээ манайхан энэчээс бас нэг гоё юм зүгээр ажиглаарай. Одоо бид нар Март гэдэг те 3 дугаар сар. Тэгэхээр энэ 1-р сар гэдэг утгатай байна шүү дээ. Април гэдэг чинь 2 дугаар сар. Ингэж явсараад нэг 2-оор зөрөөдөж тийм болохоор септембер буюу одоо бидний ойлгодог 9 дугаар сар үгийн үндсэн септ буюу 7. Октябр буюу октагон гэдэг шиг үгийн үндсэн 8. Десембер буюу дециметр гэж ярьдаг. 12 дугаар сарын үгийн үндсэн 10 байгаа нь ийм учиртай. Хаврын эхний сар нөгөө 1-р сар шүү. За гэхдээ маш нарийн зохион байгуулахгүй бол сенатын танхимд шуудхан мис гаргана гэдэг чинь мэдээж амар зүйл биш те. Цэзар тэр үед ер нь гол нь Ромын тэр төв хэсгийг 100% өөрийн хөрөнгөөрөө сэргээн босгож эхэлсэн байж. Харин тэр бүсд нь сенатын хуучин байр багчижсэн байна. Энэ засвар шинжилгээ ажлаас болоод сенатын хурал тэгэхээр тогтсон нэг газар болдгоо болчих. Ромын энэ тэнд л сүмээ сүм дамжаал явж идэг. Тэгэхээр яг аль сүм байх вэ гэдгийг уурчилж мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр яг тэр дараагийн сенатын жуулга яг хаана болохыг олон хүн урьдчилан мэдэх боломжгүй байсан. Хуралдаан болох тэр сүмийн байранда зэвсэг нуухээр байршил тодорсон дороо зэвсгээ зөвөрлөх цаг олдохгүй нь тодорхой. Учир явдал ингэж иргсэн болохоор хуйлдагчд яасан гэхээр нөгөө урт нөмөрг байгаач тоогоо гэдэг. Тоогоо гэдэг тэр
урт нүмерэг дотроо чинжаалаа нуухаар тохиролцсон байна. Зарим нь болохоор хуралдааны тэмдэглэл хөтөлбөрөөр авч явдаг нэг сакс дүүрэн бичгийн эд хэрэгсэл дундаа жижиг хутгаа нуухаар болж. Гэхдээ энэ нь болохоор тун ад сорьс үйлдэл. Яагаад ингэж амар анхааралтай хийгдэн гэхээр энэ Ромын бүгд найрамд тус чинь үнэхээр 500 жил үргэлжилсэн бас шалтгаан их мундаг хууль дүрмтэй. Сенатын танхимд хүүтэн мэстэй орхол юм бол өөрөө цаазаар ахуулах тийм эрсдэлтэй байхгүй. Энэ ямар нэгэн төрийн эсрэг хуультай гэж нэгэд. Маш хүнд гэмт хэрэг тооцогддог. Хараа ихэн биш үү? Гладиаторын нөгөө нэг ихэн блээ Хокин Феникс тоглолт гэж чинь. Тэр сенатын танхимд элдтэй ороод элдээ эргүүлээ суучдаг байхгүй. Тэгэхээр хууль зөрчсөн байна. Тэгээд тэр диктатор нь эрх мэдэл нь бүр хитээдсэн байж тээ. Тийм гэхдээ тэр чинь Ромын эзэн хаан болсон нөгөө бүгд найрамд тус биш. Тийм дээ. Тэр чинь яг тэрийг зориод харуулдаг байхгүй. Тийм байна. Киноор. Одоо л би баг бурхан шүү гэдэг. Тийм байна. За 3 дугаар сарын 15-ны өдөр ойртох тусам хувилдагчдын нөгөө гол тоглоомчдын нэг Касиг нэг асуудал маш их зовоохсон. Тэр нь за Марк Антони яах болоо ер нь ямар хариу үйлдэл бол гэдэг асуулт. Ингээд байдал бишдэх юм бол Марк Антони гэсэн бас хөнөөх хэрэг гарч магадгүй юм байна. Эсвэл зөрчил мөргөлдөөн дэгдлэхэд гаднаас тусламж хэрэгтэй гэж тооцоолоод липид гэх жанжинтай үгсэн хувилдгаар болж байгаа. Липид. Хэрв Сенатын бусад гишүүд хувилдагчдын эсрэг босчих юм бол липидийн удирсан салаат зэрэг чуулганы танхим дайран ороод Ромын бүгд найрамдах засаглалыг авран хамгаалсны төлөө хувилдагчдыг хамгаалах ёстой гэж тохиролцсон. Гэхдээ хэрв иймдээ тулах юм бол маш эмх замраггүй байдал цаашлбар бүр ахаад иргэний дайн дэгдэж мэдгэр болчих. Харин нөгөө хууль гэх юм бол хувилдагчд болохоор Цезар Марк Антони хоёроор тогтохгүй бүр липидийг хүртэл замаасаа зайлуулад легионер буюу энгийн иргэдээс бүрдэх цэргүүдийг өөрсдийн талд оруулад Сенат бүрэн эрх мэдлээ тогтоох тийм хууль байсан. Хэрв тэгвэл Сенат Цезарыг хөнөөс явдлыг хууль ёсны үйлдэл гэж зөвтгөнө гэсэн үг. Харин Брут болохоор Касситай огт санал нийлэхгүйсэн. Тэр энэ хууль даандаа цэргүүдийг огт оролцуулж болохгүй. Яг ч төрийн эргэлт хийж засгийн эрх булаах гээд байгаа юм бишээ. Зөвхөн бид дарангуулагчаас салах нь л энэ хууль дааных нь гол зорилго штэ гэд энийг ахин дахин сануулсан. Брутийн үзлэр бол нэгээс илүү хүний цус хурсаж Сенатыг хүчээр өөрсдийн талд оруулах нь тэр үгүй хийх гээд байгаа аимшиг дарангуулагчийн сүүлийн хэдэн жил хийж ирсэн үйлдэлээс ямар ч ялгаагүй болчих штэ бид нар өөрсдөө. Тэг Брут аим жас суртан тооц яг энэ дээр бол тийм Брутыг бүр юу шүтмээр юм байна. Энд чи хэрэг цэрэг орж ирээд илүү олон хүн үхээд эхлэх юм бол яг иргэний данил хөтлөх байхгүй юм чи. Тийм. Тэгэхээр чин Цезарыг дарангуулагч болохоос сэргээсэн гэдээ өөрсдөө дарангуулж болж. Яг тэгж штэ. Тэгээд иргэдээс бүрдсэн легионерууд гэж байгаа бол тэр бол бүр иргэний данил болчихлоо шүү. Гэтэл Касси болохоор бүр их цэвэрлэгээ үсээдсэн. Ийм ялгаатай үзэл бодлоос болоод Цезарыг хөнөөхөр товсон өдрөөс дөнгөж 10 гаруй хоног юм хувилдагчд хоёр тал болсон. Хоёр тал гэж маш аюултай байсан. Тэр чамаг яах гэж байгаа шүү гэдэг. Манайга өршөөгөр Хипа чамаг алгаж ирсэн шүү гэд. Мэн чамаг алгаж ирсэн л гэхдээ манайга өршөөч. Хипа би ярь Хипагийн нэрийг хэлээд Хипа багийн хэдэг зулаа маратхан ганууш таанар шүү гэд. Ийм хачин бүр нөхцөлд ороод. Өмнө нь Цезарын нөгөө гол дайсан Помпейн талыг баримтжсэн хүмүүс болохоор Кассиг дагчихжээ. Харин тэр хүртэл Цезарыг дагж байсан мөртлөө зүгээр цаа чин дарангуйч болох гээд байна гэсэн хүмүүс нь болохоор Брутыг дагчихжээ. Гэхдээ эцэст нь Брут болохоор яг нөгөө талынхныгаа бүгдийг синхруулж дөнгөсөн. Сенатын гишүүд таалагдах үгүй нь хамаагүй. Цезарыг ихлүүлсэн олон шинжилэл ард иргэдийн талархал хүлээсэн гэдгийг хувилдагчд мартаж болохгүй. Хэрв Цезарын хүн байсан гэдгээр нь хүмүүсийг бид хяхаж хавчин бүр алж хороож эхэлбэл бүгд хэлмэгдэнэ. Ард түмж Сенатын эсрэг босно гэд Брут бусдаа маш хатуу анхааруулсан. Тиймээс маш болгоомжтойгоор энэ Ромын улс төрийг өвчлүүлээд байгаа энэ хор тавдрыг салгаж авах нь чухал. Өөрөөр бол бид Жомо алах гээд гэрээ шатааж болохгүй гэд ахин дахин сануулсан. Брут. Эцэст нь нөгөө Касси болон түүний дагалдагчд буужгч Брутийн зөв юм байна гэд.
Ингэж нэг юм ямар ч сан цэрэг хөдлөхгүй Цэзараас өөр хүний амьд хүрэхгүй гэж хуульдагчд хоорондоо тохироод бүгд гар ирж. Гэтэл энэ хооронд Цэзар маань юу гэж вэ? Маань нөгөө дарангуйлагч маань. Өөрийг нь хөнөөхөр 60-аад хүн нэгдэж нийлээд байгааг огт сэжиглэв. Ингээд Цэзар 3 дугаар сарын 18-нд Ромоос явхаа төлөвлөсөн дараагийн аян дайндаа бэлдэнэ гэдэг чинь маш бэлтгэл ажил маш их хэрэгтэй шүү дээ. Энэ удаагийн цэргийн нөгөө 2 компанид ажиллагаа хийх гэдэг. Ромын хил дээр нөгөө элдв зөрчил үүсгэж дуудах болсон Дакиагийн хаан тус буюу одоогийн Үрминий нутагт цааш аян дээх гэдэг. Мөн нөгөө Парфи эзэнт тус буюу одоогийн Ираны нутагт цохилт өгөөд нутгийн иргэдтэй тооцоо бодох тэр ажил. Тиймээс 16 легион буюу нийт 60,000 гаруй цэргийг жил гаруй тулдна гэд тооцоолоод сүүлийн бэлтгэлээ бацаа заавгүй баг. Гэхдээ Ромын төгч Свитоны биччүүлдээс нэг сонирхолтой баримт байдаг. Түүний тэмдэглэснээр нийтийн тооллын өмнө 44 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буюу Цэзарыг алгадахаас яг 1 сарын өмнө Спурина гэдэг нэртэй нэгэн зүнж Мартиус сарын бүтэн сартаа өдрөөс чи болгоомжлоорой гэж Цэзарт анхааруулсан байна. Хачирхалтай нь амьдралын сүүлчийн өдөр буюу яг 3 дугаар сарын 15-ны өдрийн өглөө нь Спурина нөгөө зүнч чинь Цэзартай санаандууд харилцсан байна. Тэгэхэд Цэзар нөгөө зүнчийг цаашлуулад нөгөө айж яваарай гэсэн өдөр чинь ирлээжтэй гэсэн чинь Спурина юу гэсэн гэж харин тэглээ. Гэтэ энэ өдөр дуусааг байгааг санаарай гэдэг юм. Ямар амар юм бэ наач. Амар. Гэтэ энэ цаашаа бүр гарна. За өнөөдрийн дугаарыг маань өрх бүрийн хэрэглээг үе гурилын бэнтгэж байна. За зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголдо нутагшуулж амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчтэй хүргэж байгаа юм. Одоо бор гурил гэдэгтэй юу гэж хэлдэг юм. Тий. Бор гурил. Бүхэл бүрийн гурил. Бүхэл бүрийн гэдэг үл юу гэдэг вэ? Харин бор гурил гэдэг байна. Үеиг. Манай алтан гişүү юм билж тээ. Тийм үү? Яасан гоё. Сая манай баяр дээр ирсэн үү? За үеиг бүхэл бүрийн гурил гэж шүү дээ. Үеиг бүхэл бүрийн гурил нь улаан буудаг хальстайнд бүхлээр нь тэрмдэж гаргаж авдаг тул шим тэжээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үнцэнтэй гурил болдог юм байна. Ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг гэдэг нь улаан буудан хальсан ихээр агуулгадаг гинэ. За энэ гурилын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусна ходоод гидсний үйл ажиллагааг дэмжинэ, бүдүүн гидсний эрүүл мэндийг сайжруулна, зүрх судасны өвчнөөс урьдчилсан сэргийлнэ, хит тархалтаа сэргийлнэ, цусны эргэл дэмжинэ, бодисын солилцоог идэвхжүүлнэ. За энэ чинь бүр идээд ах юм бол ерөөсөө өвдөхгүй л гэсэн үг юм тийм ээ. За тэгээд зөндөө олон амин дэмээр баялаг юм байна. Эрцэн хагууламж өндөр. Ер нь бол бүх дэлгүүрээр энэ гурил маань худалдаалагдж байгаа шүү. За би цагаан гурил, бор гурил хоёрын одоо бүхэл бүрийн гурил хоёрыг ялгааг нь олсон. Энэ үнэхээр эрүүл гурил байдаг юм билээ. Тий. Тэгээд баахад ингэдэг байсан. Ингээ бор гурил ингээд тий бууз мөсийг зээл нэг ядуу айл гэж би буруу ойлгодог гэсэн байхгүй. За. Үгүй юу баахад хин ч юм надад тийг ойлгосон. Манай ээж л биш гэхдээ. Тэгээд яг нэг удаа ээж яг ингээд нөгөө бор гурилаар бууз хийсэн чинь амар гоё амттай. Тэгсэн яг зөв нөгөө дээд гурилнуугаас үнэтэй л байт юм билээ л дээ. Тэнгүүт яг ядуутар хайлууд нөгөө хэрэглэдгүйс нь үнэн юм шиг байгаа. Гэхдээ одоо бодоход их тэнэг байж. Хамгийн нөгөө лаг юм аа нэг тий хямдхан. Тэгээд сэтгэхүү гэж бас сайн юм да тий. Гоо сайхны шал димэд нэг өнгө үзэмжнээс болж тий. Тий шүү дээ. За баярлалаа. За ингэхдээ тэр өдөрчин дуусах байгаа штэ гэж сануулж байгаа штэ амир. За ингээд хооронд нь эвлүүлэн зүүж хар сэр автлаа ойлгож ухаараагүй л болохоос энэ мишлэн хид хідэн чигтэй явдал Цэзарт бол тохиолдод байсан юм байна. Цаа чи өөрөө аян дандаа нэг донтчоод тий хооронд эвлүүлэхгүй байхгүй. Жишээ нь 3 дугаар сарын 15-наас ердөө хэдхэн хоног юм Цэзар Касситай хэрэг болгон уулзсан ба нөгөө хувилдагчдын нөгөө 3 толгойлогч нэг түүнтэй уулзчаад явсныхан дараа дэрэгдээ өсвөндөө Цэзар ингэсэн мөрт энэ Касси одоо яац юм бол өвцөн юм шиг харагдаад тах юм. Нэг л сэжигтэй л байна да энэ гэж хэлжээ тэгээ марцсан байна шүү дээ. Ингээ 3 сарын 14-ний өдөр болж нөгөө өмнөх өдөр. Одоо Юли Цэзарт амьд ганц хоног болцсон. Гэтэл цаа ч үүнийг гадарлагчгүй Ромын их удирдагч маань өөрөөс нь урвсан сенатын гишүүдийн бүр гол толгойлогч нь болчиход байгаа Дицимийн хамтаар нөгөө Липид гэдэг нөгөө бас нөгөө урагч тэгээд бас нөгөө хувилдагч Липид жанжны гэрт нь өргөдөө очиж Дицимийн хамтаар Дицим наана болохоор
Цэзарын хамгийн ойрын хүний нэг хэвээрээ байсан ч гэсэн хэдийн урвчихсан. Гэтэ урвч хэдий ч гэсэн хуучин Цэзарын төлөг баримтлагчтай бас эвтэй байхыг зорж байсан. Гэт давхар олон баг зүүцсэн хүн байсан. Липи жанжин чалгаагүй аль биесээр хувилдагчдын нэг болоогүй гэсэн нөхцөл байдал хэрэг эвгүүтвэл Кассид цэргээр тусч болох юм гэж аль хэдийн ярилцчаад байсан юм шүү дээ. За ингээд Цезар, Липид, Децим 3 оройчин ууж бүр шүн хагас үед харьцаасан ба. Ярианых нь гол сэдэв болохоор өнөөх удахгүй эхлэх Дакия, Парфийн цэргийн ажиллагаа. Цезарын яриагаар тэр Липидийг дагуулan яваад аян дайнаа эхлүүлж байх оронд Децим болохоор Галд очиод захирагчийн үр гүйцэтгэх ёстой гэд. Ингээд хуваарлж шít. Гал мужийн хэр байдал доктортой байх юм бол Дакия дахь цэргийн ажиллагаа ямар нэгэн хангамжаар дутахгүй гэд Цезар тооцоолсон. За ингээ явандаа 3-9 хүлчүүрх хинч нэмэгдээд яриа хөөрө нэг л мэдгэд учиргүй философлог болж эхэлж. Энэ гурвчин сайхан монгол хүмүүс шүү дээ. Тэгсэн чинь нэг нь яаж үхэл дээр вэ гэж Цезар асуусан баг. Ямар зөв. Тэ. Цезар тэгсэн чинь үхэн гэж бодоогүй явж байхдаа үхэл дээрээ гинтгэн үхэлэгд тэгж хариулсан баг. Энэ мөчийг ургуулan бодоод үзтээ. Децим тэ яг ингэж хариулахад нь хэдий согтуурхаж хүлчүүрсэн ч гэсэн тэр дотор хичнээн үгээ ингээд залгиад тэ ярен сэдв өөрчлөх гэж яаж сандарсан болоо. Яг энэ мөчд. Удалгүй энэ маргааш нь тэг яг алах гэдэг шүү дээ. Амар. Удалгүй Цезар Децим хоёр Липидийнхаас гараад гэргэртээ харьцаасан. Гэтэл маргааш өглөө нь энэ чинь нөгөө согтуу гэртээ харьсан хүн чинь өглөө сайхан унтах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чи сайхан унтчихсэн чинь ихнэр нь амар ойрлоод лигээс ирээчгүй Цезарын. Цезар ч бүр шүн дөлөр гэртээ ирсэн те. Үүр хаярах ягаад ч хөхт бүр нар мандааг байхад ихтер нь ойрлоод сэрээчгүй. Эхнэр нөгөө Калпурния болохоор би хар дарлаг тайвширч чадахгүй. Тэгээ өөлэлж. Зүүдэнд нь гэрийнхэн дээвэр тург нуран унтсан гинэ. Тэгээ цочид сэргийнхээ өмнө өөрийгөө бүр битүү цус болчихсон. Ингээд нөхрийнхөө цогцыг өвөр дээр тэрж байгаагаар би харлаа. Тэгээ зүудэлцэн гэд. Ингээд эргэж унт чадахгүй нойр нь хөлдсөн. Нөгөө ихнэр нөхөр хоёр ч өндийж босоод ил галын дэргэд суугаад үүр цайхыг цухтаа хүлээсэн ба. Магадгүй Цезар ихнэр нөгөө мөнөх зөнчийн үгийг бас нөгөө хэдийнэ дуулаад байсан болохоор яг ингэж бодсоргоод яг тэр шөндөө тэгээ зүудэлчихгүй. Айг бол энэ зөнч чинь сарын өмнө хэлж юм чи. Тэгээд нөгөө тэр өдөр ирчлээгээд тэгээд нөгөө түгэрсэн байж тум магадгүй. За ингээд үүр цайх үед Цезар их нэртэй нөгөө ми толгой өргөд энэ дотор юу вэ гэж хэлсэн ба. Согтун гараг. Шүнээрээ олтол нөгөө сархад үрцсэн. Нойр дутуунсан болохоор мэдээж арга. Цезар тэр өглөө шашны нэгэн жижиг үйл ажиллагаанд оролцох ёстой байж. Харин тэр газар нь гэрээс нөгөө хитгэн алхмын зайд байсан болохоор Цезар ямар ч гэсэн дотор муусан ч гэсэн хамаагүй товсоо арах хэмжээнд оролцсон ба. Тэр тэгж явж байхдаа нөгөөх 15-ны өдөр дуусаагүй байгаа шүү гэдгийг сануулсан Спурина гэдэг зүнжтэй таарлцсан юм байна. Цезар гэртээ эргэж ирээд ахаал нөгөө би тавгүй байна гэж хэлсэн. Тэгтэл ихнэр нь тийм бол чи өнөөдөр амарч л та. Хоёулаа нойр дутуу хонсон штэ. Хэд хоногоос чи холын замд явах юм чинь заавал тэр сенатын уралд орж яах гэдэг. Миний яар унтаад амар гэсэн ба. Цезар тэгсэн чинь үнэхээр шаардсан, ядарсан байсан болохоор Марк Антоны үг дайлгаад за би ингээд эрүүл мэндийн шалтгаан суулаад сенатын чуулганд оролцож чадахгүй нэг хэлсэн ба. Энийг нь хувилдагч мэдсэн. Нөгөө үг дайсныг нөгөөдөлж хамаг төлөвлөгөнд баларх нь ингээд тодорхойлчихж байгаа юм. За ингээд Цезарыг чуулганд ирэхээ боллоо гэдэг хаанаас ч юм сонссон. Нөө Децим их өдөрцөгчийн гэрт хараалгаал ороод ирсэн. Яахаар чуулганд оролцдог юм гээд. Яахлаараа. Бүр ганц ихнэрийн хүүгэнд ороод ингээд чуулганд оролцохоо болчлаа гэвэл чам хүмүүс муу гэлж тэр бүр утгагүй юм ярьж гэлээ. Сөйлөөрөө бүр оролцуулах гэдэггүй. Тэгээ сүүлдээ бүр улаан цам худлаа хэлсэн. Бүр ингээд азаарчих гэдэг болохоор уул нь энэ нууцыг би чамд хэлэхгүй гэж бодсон. Юу нэг бол задруулж болохгүй л дээ. Уул нь чамд хэлэх ёсгүй. Гэтэ чи заавал очих хэрэгтэй нэ. Яа тэгэхээр таныг Ромын хязгаар нутгуудын эзэн ханаар өрөмжлөх гээд байгаа юм сенатын урал дээр. Тийм үү.
энэ ч өөр эзэн хаан болохыг хүсэж байгаа юм. Тийм. Тэгэхээр Ромын биш ч гэсэн энэ Гал одоо юу гэдэг чинь те энэ олон хязгаар нутгууд байна шүү дээ. Энийний эзэн хаанаар таныг өрөмжлөх гэдэг юм аа. Таныг одоо л очихгүй Сенат энэ шинэ хуулийг ахаад хизээч хилцэхгүй ч магадгүй шүү гэдэг хэлчихгүй. Фүү Цэзарын чихэн дээр цэцэг уруулна гэдэг чинь аахгүй. Ийм үг сонсон насан туршийн их удирдагч маань бүр эго тогтлогдод өөрийгөө хаанд өргөмжлүүлэхээр Сенатын чуулганд очих нь маш тодорхой байна. За ингээд Цэзарыг Сенатын хурал руу явах замд Артемидор гэдэг нөхөр олны дундаа суугарч ирээд яг Цэзарын гарт нэг хуулиас бичиг өгдөг байхгүй. Галдиатер дээр гардаг штэ. Санжин ер нь ингээд зүгээр нэг ингээд олонний дунд явахаар ингээд юм өгдөг. Яг тийм бас. Тэгтээ ганцаар байхдаа юм шарагддаг байхгүй. Тэгсэн Цэзар нөгөө эзэн хаан болох мөрөөдөлд автсан нөгөө үгийг ойшоохгүй. Ард олны дунд маш нэр хүндтэй байсан болохоор Цэзар руу ингээд иргэд ингэж нөгөө хандах нь маш хэвийн үзэгдэл байсан. Тийм учраас бас нэг нөхөрлөлтэй надтай селфи хийх гэж бодсон шүү дээ. Роналдо шиг л юмтай байгаарсан чинь. Энэ удаад Цэзар ясангэр гардах хуулиасаа онцгийн гойд юмд санахгүй шуудхан дагуу туслахуудын нэгэнд дамжуулж байгаа. Гэтэл тэр бичиг нь Сенатын гишүүдийн хуульд нэг илчилсэн зурс байсан гэж байна. Амийн аврах байсан тэр бичгийг Цэзар уншиж амжих. Сенатын гишүүд тэр үед өөр газар хуралдаж байсныг хэлсэн те. Харин Цэзарыг хөнөөхөр товс яг тэр өдөр Сенатын хурал нэг сүмд болж нэг театрт болж. Нэр нь юу гэж? Помпей театр. Яг нэг өөрийнх нь өрсөлдөгч Помпей. Хэвээ хувь зээний шоглам. Яг тийм байна. Цэзарын бүр бүтэн дүрмжил өдөөсөн мөнөх иргэний дайны жилүүдэд хамгийн том дайсан нь Помпей байсан шүү дээ. Гэл Помпей театр гэдэг тэр газрыг Помпей жанжин болохоор эрх мэдлийнхээ оргилд байхдаа өөрийн хөрөнгөөр ихээхэн хүн хүч хөдөлгөн босгож барьсан юм байна. Театр нэртэй боловч энэ газар сүм болон үзрийн талбай, дэлгүүр хоршоо, хоолны газар, уулалтын танхим, жижигхэн цэцэрлэг хүрээлэн гэд олон юмыг нэг дор багтаасан юм гой зохисбор. За ингээд Цэзар Децим 2 Сенатын чуулгыг эхлэх цагаас бүр хідэн цаг хоцорч очиж Помпей театрт. Шарцсан юм. Хаан болохоор очиж байгаа шүү дээ. Одоо чи 8 цагт эхлэхсэн бол баг 11 12 цаг үед очиж байгаа байхгүй. Тэгтэл хачирхалтай нь Сенатын гишүүд сүмрөө дотогш ороогүй. Гадаан зүгээр эн тэнд хідэн хэсэг хуваагдчихсан зүгээр ингээд зогсоол юм ярьжсэн ба. Харин Цэзарыг ирснийг хараад бүгд дор бүрнээ дуушаа орцгоогоод нэг нэгээр ингээд дотогш орж гэлсэн. Энэ үед хуйлдагчдын нэг нь Гай Трибоны гэдэг энэ хуйлдагчдын нэг Марк Антоник чангаасна. Хоёул нь хідүү гэсэлээ чамтай ярих гэсэн маш чухал ажил байна гэд ингээд дотогш оруулаг аваад үлдсэн. Марк Антоник. Амар гоо. Бос явдал. Кино яриаг зөв бос явдал ярьж ирэх хэр. За ингээд Цэзар сүмийн гол танхимд ороод яг л нөгөө хааны сэн тийш харагдах өөрийнх нь тэр алтадмал том сандал дээр сууж. Сенатын чуулганы дэгийг сахин бие хамгаалагч нь болохоор сүмийн гадна үлдчихэ. Ердийн үед бол одоо Марк Антоны түүний дэргэд хитгэн алхмын зай суух хэвээр. Гэтэл энэ удаад Трибоны болохоор түүнийг хоргоож дотогш оруулахгүй саатуулж байгаа шүү дээ. Сенат болохоор ер нь 900 гишүүнтэй. Гэвч энэ өдөр нэг 200-аас 300 сенат л ирсэн юм шүү. Харин 60 хүн болж аруулж ирсэн. Их өдөртөгч хөнөөх хуйлдаанд оролцсон. Тэгэхээр цөөхөн биш байгааз. 200 300-ны 60 нэг талтай гарсан. Нөөдөлч юу ч мэдээгүй шүү дээ. За ингээд хэний ч юм тохиогоор хуйлдагчд гол ажилд орж Тили Цимбэр өндийн босч ирээд иргэний дайнаас зугцснаас болоод яш итгэл хүлээгээд байгаа дүүг нь өршөөхийг Цэзараас гуйж. Ингээд миний дүү ингээд иргэний дайнд оролцсон. Энийг өршөөчлөлтөө Цэзар гэдэг. За ингээд ихний яриаг хэлцэр эхэлж байна. Харин Цэзарыг хамаг анхаарлаа тэр Цимбэр гэд тэр нөхөрлөө хандуулаад байх хооронд хуйлдагчд болохоор их удирдагчийн сэнтийг тойроод хүрээ үсгэж ингээд. Тэгтэл яг ард нь орж ирсэн ард нь зогссон Цэзарын багийн анд Каска Цэзарыг үгээ хэлж дуусгүй араас нь нүмергийг нь чангаагаад нүцгэн цээжийг ил гаргаж чаддаг. Энэ
гартаа нөгөө хутга чинжаал барьсан сенатын гишүүдэд дайраад гэдэг тохио. Ингэж яг одоо яг төлөвлөгөөний дагуу явж байгаа гэсэн үг. За ингээд дайрсан. Цэзар руу дайрсан хамгийн анхны үн энэ Каска өөр болж багаанд. Гэхдээ тэр байгаа оноогүй хутганы зүр Цэзар мөрийг шүргээд өнгөрчихгүй. Цэзар эргэж хараад Каска чи чинь яаж ийна гэд. Тэгээ бүр дуалцчих. За нөгөө сүмийн дотор байсан сенатын гишүүд хідэн хором дор бүрнээ ингээд бүр так хөшөж ирсэн. Юу болоод байгааг ойлгохгүй. Хуйланд оролцогч ч гэсэн ялгаагүй энэ гинти явдал гайхаж баламгцсан. Харин Каскаг алив туслаач гэд ойрлсон чинь хуйлдагчдын тухай ороод Цэзар бүгдээр ингээд арьж. Энэ үед Цэзар Каскагаас холдож аваад зүхтах гэж оролцсон ба. Гэтэл олонний дундаас нөгөө Каси хуйлдагч тэр хамгийн түрүүнд хацрыг нь зүсээд Каскагийн дүү Гай Сервили болохоор баруун талын хавирган засвар шууд бүлж өргөж. Хуйлдаанд оролцоогүй сенатчдаас хоёр нь Цэзар туслахаар ухс хийсэн гэсэн нөгөөдөл чинь ингээд тойрог үүсгэн зогссон. Тэгээ хуйлдагч тэднийг хүрээр өгөө нэвтрүүлээгүй. Ингээд мисвэрсэн сенатын гишүүд яг л улаан үтсэн амьтад чиг Цэзар руу дайрч гарсан. Дицим Цэзарийн гуйруу нутгалсан. Каси ч гэсэн мөн ахаад дайрсан. Харин энэ удаа Цэзарыг биш харин Брутийн гар руу санаа төгдөрсөн баг. Цэзар сая нэг шархаад алгүй ингээд газарт хүчтэй унж байгаа юм л да. Энд баахан одоо хутгалуулж штэ. Тэгтэл Брут одоо гарч ирдэ. Цус нэрж бас нөгөө гараа үлд аваад чинжаал атгасаар Цэзарын дээрээс нь ингээ үлгэж. Тэгэхэд Цэзар толгоогоо өргөн түүн рүү хараад хамгийн сүүлийн үгэлдэх хамгийн алдартай үг. Хөөмн чи хүртэл үг гэдэг. Энэ алдарт үгийг грек хэлд. Хариуд нь Брут огт дуураагүй Цэзарын цавир нь зарим сурвалжид бичснээр бүр бэлэг иргэднийх нь яг дээхэнтэй хутгалж өргөд. За ингээд Цэзар эцсийн хүчээ шавхан байж өөрт үлдсэн өчүүхэн чадхай нэр нүрээ хамгаалахаар нөгөө тоогооно мөргөө толгой дээгүүр бүтээд. Ингэж нөгөө үхлийг те ингэж ухтчих штеп. Ингээд хэдхэн хормын дараа явсгалуураас. Ингэж тэр өртөн дайсан Помпейхийн сүмд Помпейн яг аврах том хөшөөний яг өлмид орн үхтэл болж. Цэзар амьсгалуураас нь баттаа болсны хойно бусад хуйлдагчд гинтгэн зориг зүрх ороод их удирдагчийн цогц руу хутах чинжаалаар дүүж гарсан. Амьд үгсний аль шархан нийлээд нийт бүр 23 удаа хутгалуулсан гэдэг нэм. Гэтэ эдгээрийн 5 л ноцтой гимэл учраас нь дараа нь тогтоогдсон. Бусд нь бол бүр нас орчаад тахт нь хутлаа баахан зогслол юм бэл. Тэгэхээр Каска болон түүний дүү мөн Каси, Дицим, Брут гэд энэ 5 хүн л яг Цэзарыг хөнөөсөн. Бусд нь ердөө ёс төдий хуйлдаанд гар бие оролцсон гэдэг нэр зүүхийн тулд амьгүй болсон биеийг нь хутгалсан байна. Юли Цэзарыг хөнөөх ажиллагаа үндсэндээ 2-3 минутын хугацаанд л болсон. Сенатын зарим гишүүн бүр суудлаасаа ч өндөж амжаагүй. Харин бүх зүйл болж өнгөрсний дараа Брут нам гүмийг эвдэн олонний дунд гарч ирээд суудалдаа шигдэн айж малуу гэсэн сенатын гишүүдийн өмнө гарч иржээ. Тэгээд хамгийн ахмад нөгөө хамгийн нэр хүндтэй сенач болох Цицерон хандаад нөгөө Цицерон гэдэг хүн хандаад баяр хүргэе Цицерон та ингээд ахаад эргчлөөтэй боллоо гэд. За ингээд Цэзар алагдсан мэдээ Ромд Аристотл хээрийн төм шигдэгдсэн. Марк Антони энэ чинь Помпейн сүмд бас байгаа штэ зүгээр сенатын юу руу орж чадаагүй болохоос Помпейн сүмийн гаднаас зарцын хувц өмсөд зүсээ хуургаж цуцдаг Марк Антони. Яасан гэхээр сенатын гишүүд галидиаторуудтай нийлээд замдаа таарсан болгоно алж хороож байна гэдэг цуу үгэнд цууг нөгөө гаргачихгүй тэрэнд итгээд ингээд цуцчаа. Тэгээ энгийн иргэж гисэн айц сандарт бүгд гэрэгчтэй орж. Их удирдагчаа зайлуулсан хуйлдагчд бусад улс төрчтэй ямар яриа тохироо хийх вэ гэж одоо элдв арга сүүгчлж эхэлсэн. Одоо үүнийг зөвтгөх хэрэгтэй шүү дээ. Нөгөө талд харин Цэзарын төрсөн эгч Жулиагийн зэхүү төрсөн эгч Жулиагийн зэхүү бол Октавиан өөрийгөө Цэзарын хууль ёсны өргөмөл хүү болсныг их удирдагчийн гэрээслээс олж мэдтээ. Тэгээд эрэхтэй болчихж байгаа. Тий. Энэ чинь Цэзар ямарсан гэрээслээ бичсэн байсан байгаа байхгүй юу? Цэзарын хууль ёсны өргөмөл хүү болсныг гэрээслээс олж мэдээд
эцгийнхэн өндөр нагцынхан үйл хэргийг үргэлжлүүлэхээ Цэсарын дагалдагчид амлалт. Би өшөөг авна гэдэг. Харин Цэсарын гэрээслэлд Октавианаас гадна өөр хид хідэн хүнийг онцлон багтаасны дотор бусад өв залгамжлагч гэсэн хэсэгт нь Марк Антони байгаа. Түүнээс гадна хувиллагчдын гол толгойлогч нэг Децими нэр байт. Ингээд харин Октавиан яалж явахгүй. Ингээд төвшөг бол амар авсан л да. Ромын бүгд найрамдахыг тэ энэ улсыг унаад Ромын эзэнт гүрний байгууллагад анхны эзэн хаан боллоо шүү дээ. Амар төгөө байгаа. Ямар амар юм бэ нэ. Гэтэ бүр амар юм тий сонирхолтой ч юм тийм ээ. Сонирхолтой. Тэг нэг сони ёс зүйч юм шиг, ёс зүйтэй ч юм шиг тийм. Ёс суртахуунтай ч юм шиг. Нэг агууч юм шиг. Нэг сонирн байгаа даа. Яг нэг зорилгын бодохоор агууч юм шиг. Их орныхоо төлөө байгаад идэг. Тэгээ тэр үхэж байгаа хэсэг ч гэсэн тий. Харин тийм. Ямар тийм эрэлхийг юм бэ? Харин тий. Толгоогоо өөрөө бүтээн гэдэг юу гэсэн чинь хамгийн сүүлж энэ тэр чинь тий. Бүр бие дэлгүй унж байгаа шүү дээ. Тэгчээд хамгийн сүүлдүүлсэн өөрийнх нь нэр төрийг хамгаалаад өөрийгөө бүтээж штэ. Эцсийн бодол нь тийм байсан гэхээр амар байгаа. Агуу юм. Хоёулаа юу бодож байгаа бол би юу ямар ч толгоогоо бүтээ гэж бодохгүй байх. За баярлалаа цандаа. Үнэхээр гоё ч байгаа. Сонирхолтой аимшигтай түүхэл. За өнөөдрийн дугаарыг Отревинта чөлөөтэй амьсгалцгаая. Отревин болон өрх бүрийн хэрэглээ үе гурилын тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр 83.3 107 студийн од мөндөр радиоор хүрсэн. За цандаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа ба. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.